Subconscious mind-ыг судалж байгаа хүмүүс бол тийм цагийн менежмент маш сайн байх хэрэгтэй. Тэгээд хичээл бол хичээл. Цаг бол цаг те 9 цагт хэдүүлээ. Хичээл ихлээ. За 8 цаг 57 минут болсон байна. За анхны заах хичээл бол энэ subconscious mind-ыг жолоодох те. Хэдүүлээгийн одоо хамгийн их алддаг зүйл бол ийм ихэнх нь бол нэг одоо дадлыг суулгаж чаддгүй. За тэгвэл хэдүүл яг энэ хичээлийн үзээд за дадал гэж яг юу хэлдэг юм бэ гэдэг зүйлийг ойлгоно гэсэн үг те. За агуулгын хувьд хэдүүлээ танилцуулга. За одоо намайг бол мэдчихэж байгаа бах те. Гэхдээ яг би гэдэг хүн яг юу хийдэг юм бэ гэдэг танилцуулгыг бол та бүхэндээ маш товчхон танилцуулна. За төсөөлийн гажууд л те. За бид бүхний хамгийн их түгээмэл тохиолддог зүйл бол бид бүхэнд төсөөлийн гажууд байдаг. За энийг маш товчхон танилцуулна. За шунал ба айдас те. Санхүүгийн зах зээлд ажилладаг хүмүүсийн хувьд хамгийн их тохиолддог зүйл бол шунал гэдэг байхгүй. За ялангуяа ийм шууд мөнгөтэй ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол шунал гэдэг зүйл бол маш их тохиолддог тийм. За энийг хэдүүлээ үзнэ. За тэгээд алдагдлын сэтгэл зүй. За яагаад энэ алдагдлын сэтгэл зүйг заах болсон бэ гэвэл бид бүхэн одоо валютын зах зээлд ажиллаад их хэмжээний алдагдал хүлээх үед нөгөө алдагдлаа нөхөн гэдээ байнгын хийдэг. Тэгээ алдагдлаасаа олбоолаад энэ алдагдлын сэтгэл зүй гэдэг зүйл хүнд ингээд суучдаг тийм. Тэгвэл энэ алдагдлын сэтгэл зүйг яаж засах юм бэ гэдэг энэ зүйлийг үзнэ. За мэдээж хамгийн сүүлд нь бол дүгнээд дуусгана гэсэн үг. За миний хувьд за би бол IFTB гэдэг компанийг байгуулад бол одоо явж байгаа. За манай компани бол үндсэндээ санхүүгийн зах зээлийн одоо үйлчлэгээ явуулдаг ийм компани. За нэмээд бол энэ туслагч оож игээд энэ төслийг санаачлаад явж байгаа. За энэ төсөл бол удахгүй бас нийгэмдээ танилцуулагдана. Нэлээд том төсөл байгаа. Одоохондоо бол танилцуулагдаагүй явж байгаа. За оюутан залуусыг дэмжих тэтгэлэг тийм. За энийг бол одоо тэтгэлэг авсан бас оюутнуудаас маань энэ ч сууж байна. Тэгээ яагаад энэ оюутан залуусыг дэмжих тэтгэлгийг явуулах болсон бэ гэвэл за би бол яг оюутан байх хугацаанд зун нь бол ажил хийдэг. Яг ийм хүн байсан. Одоо зун нь ажил хийдэг гэдэг нь ингээл мөнгө санхүүгийн чадамжгүй байдлаас болоод зун нь ажил хийдэг. За хичээл эхлэнгүүт оюутнуудын бие даалт хийдэг тийм. Ингэж одоо санхүүгээ болгодог ийм оюутан байсан. За тэгэнгүүт оюутнуудын хувьд бол яг энэ мөнгө санхүүгийн чадамж бол нэлээд юм дутмаг байдаг. За ийм үүднээс бол оюутнуудаагаа дэмжиж гэдэг үүднээс анхныхаа бас тэтгэлгийг явуулсан. За нийтдээ миний үндсэн вишнд бол 1000 оюутан тэтгэлэг болгоно гэсэн тийм вишнтэй бол явж байгаа. Тэгэд анхныхаа тэтгэлгийг бол олгосон. За Монгол оюун ухааныг дэлхийд таниулъя гэдэг энэ төслийг бол санаачлаад явж байгаа. За Монгол оюун ухааныг дэлхийд таниулъя гэдэг төсөл маань яг юу хэлж байгаа юм бэ гэвэл бид бүхэн түүхээ ингээд аваад үзвэл те одоо ханшийн хөдөлгөөн гэдэг чинь бид бүхний судлах гэдэг техник шинжилгээ юу хэлдэг юм бэ гэвэл түүхийг л одоо судалж идэг. За өмнө нь бол ийм түүх давтагдсан байна, явсан байна. За энэ хүү түүх одоо давтагдана те. Одоо яг бүтцэн хийсэн байна. Ингэж давтагдана гэдэг ийм л зүйлийг судалдаг. За тэгвэл миний хувьд энэ төслийг үндсэн санаачлага болсон шалтгаан бол Монголын түүхийг нийтэд нь аваад үзвэл бид бүхэн бол ийм дэлхийн талыг эзэмжсэн тийм хүчтэй улс. Маш хүчтэй улс байсан. Гэтэл одоо яаж байгаа юм бэ гэвэл ингээл тэг зогсож явах үе гээл те. Санхүүгийн одоо ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн чадамжиг болж байна. Голч цалин Монгол улсад бол сая 800, сая 900 мянга таал байна те. Гэтэл ингээд юмны үн жил болгон өсөж байна. Инфляц өсөж байна. За тэгээд юмны одоо ханш ялангуяа цалин үнгүүд ч эхэлж байна те. Тэнгүүд ингээд адаглаа бидэд энэ Монгол оюун ухааныг дэлхийд таниулах юм байна. Оюун ухааны хувьд бол монголчууд бол дэлхийд цойлдсон шүү дээ. Гэтэ энийг бол хинч мэддэггүй те. Тэгвэл энэ төслийг бол санаачлаад одоо оюутнууд маань үндсэндээ хичээлээ үзээд явж байгаа. Тэгэд энэ оюутнуудаасаа бид бүхэн яг тэмцээндээ бэлдэх нэг оюутныг сонгож аваад төв дэлхий болон олон улсын тэмцээнд явах бүхий л одоо зүйлийг нь даагаад явуулна гэсэн үг. За ингээд энэ төсөл бол санаачлагдаад одоо оюутнуудтай хичээлээ заагаад эхэлсэн байгаа гэсэн. За энэс гадна бас нэлээд олон жижиг төслүүдийг бол явж байгаа. Гэхдээ яг failed те амжилттай явах нь явж байгаа. За өвтийн онолыг үндэслэгч гэдэг энэ бол миний хамгийн чухал болсон зүйл. За өвтийн онол гэдэг бол одоо нэгсэндээ онол гэдэг зүйлийг бол юм ажиглалтын үндсэнд хүмүүс нээдэг юм байна те. Жишээ нь одоо эдийн засгийн онолч байна уу? Эсвэл одоо доовын онолч байна уу те. За доов гэдэг хүн тухайн аншийн хөдөлгөөнийг ажиглаад ажиглалтын үндсэнд доовын онол бүтсэн те. Яг үүнтэй ижилхэн аншийн хөдөлгөөнд ийм тэгшим гэдэг зүйл байдаг. За энэ тэгшимийн тусламжтай энэ одоо өвтийн онолыг бол олсон гэсэн үг. За ингээд энэ онолыг үндэслээд одоо бол бас нийтдээ маш олон хүмүүс заагаад явж байна.
Мөн одоо яг энэ өвтөн онолын энэ хичээл маань санхүүгийн буюу одоо сэжээсийн оюутнуудад заагдахад бас бэлэн болсон байгаа гэсэн. За тэгээд санхүүгийн оюутнуудад энэ хичээлийг зааж дуусах үед тухайн оюутнууд бас ингээд яг санхүүгийн зах зээл тийм ажиллах маш том юм боломжийг бас олгож байгаа. Гэх мэтлэн маш олон давуу талуудыг бол бий болгож байгаа. За төсөөлөл. За хэдүүлээ одоо лекц эхлэе. За төсөөлөл гэдэг тэгэнгүүт маш олон хүмүүс бодож байгаа бах те. За бид бүхэн төсөөлөлдөө юуг төсөөлдөг вэ гэвэл ихэнх хүмүүсийн хувьд бол за үнэтэй машин, маш их хэмжээний бэлэн мөнгө, за мэдээж үнэтэй хаус те гэх маш гоё зүйлийг хүмүүс төсөөлдөг. Төсөөлөлтөө бол. За энэ төсөөлөл бол хүн болгонд байдаг. Одоо нэг судалгаа авсан байна л да. Та А гэдэг хотод сая 500 мянган цалинтай, одоо дундаж цалин сая 500 мянган цалинтай хотод та сая 100 мянган цалин авах уу? За эсвэл та одоо нэгсэндээ яг дундаж цалингаас нь бага цалин санал болгож байгаа юм тий. Эсвэл та 500 мянган цалинтай хотод 700 мянган цалин авах уу гэдэг саналыг хүмүүст ингээд тавьсан байна л да. Тэгсэн чинь цалингийнх нь авах хэмжээг бодоод үзэнгүүт нэг нь сая 100 мянга, нөгөөх нь 700 мянга. За 700 мянга бол бага дүнтэй. Гэхдээ ихэнх нь 700 мянган цалинг сонгож ийн гинэ. Яагаад вэ гэсэн чинь хүмүүс байглаасаа бусдаас илүү байхыг хүсдэг юм байна л да. Бусдаас илүү. Би хэдийн хэмжээний цалин авах надад хамаагүй. Гэхдээ би бусдаас илүү байхыг хүсдэг гэсэн. За тэгэнгүүт ихэнх хүмүүсийн хувьд бол төсөөлөлтөө ийм л зүйлийг төсөөлдөг. Тэ? За энэ нь бодит байдалд яаж үйлчлэх юм бэ гэвэл төсөөлөлтөө маш олон нүүдлийг хийж чаддаг. Бодит байдал ганцхан нүүдлийг хийж чаддаг зүйл хүн байгаад байгаа байхгүй. Яг л юм гэсэн үг. Яг юм. Тэгээ ингээд төсөөлөл ба бодит байдал нийцэхгүй байна гэсэн үг. Үндсэндээ төсөөлөлтөө халаад байдаг, бодит байдалтай тийм биш байгаад байдаг. Эндээс улбалаа төсөөлийн гажуудлал гэдэг зүйл үүсдэг. Төсөөлийн гажуудлыг би та бүхэндээ танилцуулна. За тэгэнгүүт яагаад энэ төсөөлөл гэдэг зүйлийг танилцуулаад байгаа юм бэ гэвэл санхүүгийн зах зээлд маш богино хугацаанд хэдүүлээ шууд мөнгөтэй ажиллаж байгаа. Энэ богино хугацаанд мөнгөтэй ажилладаг энэ том зах зээлд яг энэ төсөөллийг хүн болгон авдаг байхгүй. Тэ. Маш их хэмжээний мөнгө, тэ. За би нэг коноп товшоод 100 мянган ногоо юм. Эсвэл 50 мянган ногоо юм. 50 мянган ногоо хэдий 170 сая. 170 саяыг маш богино хугацаанд хийнэ гэдэг ийм төсөөллийг авч яадаг. Маш олон хүмүүс. Тэгээ эндээс улбалаад яадаг юм бэ гэвэл энэ валютын зах зээлд маш их хэмжээний мөнгө олох боломжтой зах зээл юм байна гэдэг ийм төсөөллийг маш олон хүмүүс авч яадаг гэсэн. Тэгээ бодит байдалд яадаг вэ гэвэл алдаал яваад идэг, амжилт үзүүлдэггүй те. Ингээл яваад идэг гэсэн үг. За тэгвэл бид бүхэн төсөөлөл болон бодит байдлыг нийцүүлэх ёстой. Тэгжээж яах юм бэ гэвэл амжилт үүснэ гэсэн. Амжилт гэж яг юу хэлдэг юм? Та хэд юу гэж бодож байна? За, юу гэж бодож байна? Өөрөөр төсөөлсөн юм юу вэ? Бодит болгоо. Яг үнэ тий. Окей. За, миний хувьд бол амжилт гэдэг зүйл бол хүн болгонд тийм төсөөлөл байгаа. Энэ төсөөллийг бодит болгож байгаа энэ зүйлийг би бол амжилт гэж боддог байхгүй. Түүнээс ингээд маш их хэмжээний мөнгөтэй байна гэдэг бол амжилт биш, тий. За үнэтэй хаусанд байна гэдэг бол амжилт биш. Тэ. Магадгүй би үнэтэй хаусанд бай гэгээд энэ зүйлийн төлөө тууштай яваад окей бүтээсэн бол миний хувьд бол амжилттай. Тэ. Тэгэнгүүт ингээд амжилтыг мөнгө хэмжихгүй л гэсэн санаа байхгүй. Жишээ нь би фитнест явлаа. Маш бага хэмжээний мөнгө төлнө. Тэ. Явлаа. Энэ бол миний хувьд амжилт байхгүй. Явъя гэж шийдсэн тэ. Явж байна. Тэгээ амжилт гэдэг зүйл бол ийм төсөөллөө яг бодит болгож чадж байгаа энэ зүйлийг л амжилт гэж хэлдэг. Тэгээ бид ч гэсэн валютын зах зээлд ажиллах хүмүүсийн хувьд бол магадгүй та хэд төсөөлөл тавь. За би тийм хэмжээний мөнгийг тийм хугацаанд олно гэдэг тийм одоо вишн тавилаа. Энэ зүйлийнхээ төлөө алхам тутамдаа хичээгээд нэгсэндөө энэ бодит байдал, бодит үйлдэл хийх ёстой л гэсэн үг. Бодит одоо хүн төвтэй ажиллаа, үйлдэл төвтэй ажиллаад гэдэг байхгүй. Ихэнх хүмүүсийн хувьд яадаг юм бэ гэвэл ингээд нөгөө маш гоё зүйлийг төсөөлдөг. Төсөөлөөд тэгээ гисэл хөвтөд идэх байхгүй. Хийдгүү гэсэн үг. Тэгээ хэлээд байгаа санаа бол үйлдэл төвтэй ажиллана. Одоо та хэд бол үйлдэл төвтэй ажиллах гээд ихэлсэн ба шүү дээ. Энийгээ бодит болгох ёстой гэсэн үг. За ийм байна. За шунал ба айдастай. За саяны энэ төсөөллийн гажуудлал гэдэг зүйл бол шуналыг шууд дагуулж идэг гэсэн үг. Шунал. За бидэд ингээд шуналгүй одоо Монгол хүүхдүүдэд шунал чи шуналтай ажиллахгүй шүү гэдэг зүйлийг заадаг те. Шунал ихтэй шулан болно гэдэг ч юм уу те. За эсвэл буддизмын ухаанд ч гэсэн ялгаагүй те. Хүн шуналтай байх сүгэл заагаад байдаг.
Тэгээ эн чинь юу хэлээд байгаа юм бэ гэвэл шунал гэдэг зүйл бол хүнд байх ёстой зүйл. Тэ. Яагаад гэвэл шунал хүнд байж иж хүн илүү их хөгжиж дэвшдэг байхгүй. Жишээ нь одоо надаас илүү нэгэн байлаа. Надаас илүү одоо Бат гэдэг хүн байлаа. За би Батд шунана, тэ. Маш сайн шунана. За Бат яаж юм зүйлийг хийв гэд зөв шунлыг дээж байгаа байхгүй. Тэ. А түүнээс ингээд манай ангийн Бат ингээ гоё явангууд Батыг үзий ядах биш. Ийм зөв шунлыг хүнтэй ихсдэг гэсэн. А тэгвэл шунлыг бидэд жолоодно гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл зөв шунлыг хүн дээж явах хэрэгтэй. Түүнээс ингээ монголчуудад одоо ингээд би ингээд сүүлийн үед жоохон нэг юм бичлэгүүд хийж байгаа байхгүй контент ч юм уу те. Тэгэнгүүт яадаг юм бэ гэвэл монголчууд ингээд ажиглаад байвал юм үзий яддаг гэх юм уу те юм. Тим хүмүүс олон байгаад идэх байхгүй те. Энэ яаж байгаа юм бэ гэвэл тим хүмүүс зөв шунал алга байна. Тэгэл ингээл хэвдэж байгаа л хүн муулдаг ч юм уу те. Гэхдээ хүн муулаад яг юу хийж байгаа юм? Юу ч очихгүй шүү дээ. Миний ганц хэлээд идэг зүйл бол хамтдаа өгчөө. Хамтдаа өгчий те. А түүнээс ингээд нэгээ муулаад алдсах биш ингээд хэдүүлээ хамтдаа нэгдээд хамтдаа хөгжүүл гэдэг зүйл байхгүй. Тэгжээж бидэд хөгжинэ. Тэхийн тулд шунлыг зөв менежмент хийх ёстой гэсэн. Яах нь? Зөв шунлыг технэж шүү дээ. Ингээ маш энгийн. Одоо бидэд ингээд subconscious mind гэдэг зүйлийг судлаад төсөөлийн 180 гажуудлыг хэдүүлээ судлан заяа. Гэтэ бүгдийг судлахгүй л те. Яг төсөөлийн 180 гажуудлыг судлангууд нэг тийм хэцүү зүйл байхгүй. Сэтгэлгээний хувьд нэг жоох ингээ ялгаалаг өчөж байгаа зүйл байхгүй. Би яагаад энэ зүйлийг та хэд заагаад байгаа юм бэ гэдэг хамгийн сүүлд нь би танилцуул. За айдас гэдэг зүйл бол хүнд байх ёстой зүйл шүү заяа. За яагаад байх ёстой юм бэ гэвэл манай нэг шав 30 захиалга нэмэх хаагаад ашигтай. Нэлээд ашиг хийсэн. 31 дахь захиалганд дансааш таасан. Тэгээ надаас тэгжсэн бохгүй. Багшаа би яг айдаггүй бол маш их хэмжээний мөнгө хийх гээд байна. Би айдсаасаа л болоод ингээ мөнгө алдаад байна те. Алдахтаа юм цөм алдаад байна гэж. Айдас гэдэг зүйл байж иж хүн үдэд амьд байх. Яг үүнтэй ижилхэн танд айдас байна гэдэг бол та ингээд том лот өгөх үед салгаж байгаа үстэй тий. За магадгүй ингээд 1000 ногооны дансантай том лот өгөнгүүд данс чинь хасах 500-гээ явангууд дансныхаа 50% алдлаа. Салганд нь шүү дээ үн чинь тий ингээд анх. Тэг эн чинь юу гэлээд байгаа юм бэ гэвэл танд айдас байна. Таныг битгий дансааштай гэдэг тахтал гэл нөгөө алдагдлаа нойлуулах гад хийгээд байгаа байхгүй тий. Тэгмэд хүн валютын зах зээлд ажиллах үед бид шууд мөнгөтэй ажилладаг. Энэ бол бизнес. Шууд мөнгөтэй ажиллах үед хүн дансныхаа 50% алдахгүйд помо үүсдэг. Помо үүсэнгүүд яах вэ? За шатуу шатагга хайдаг. Шатаа дуусангууд би юу хийч вэ гэдэг байхгүй. Уламжлалт бизнес ч гэсэн бас ялгаагүй. Уламжлалт бизнес гол ялгаа нь 5 жилийн хугацаанд алхам тутамдаа хөгжиж маш бага ашиг, маш бага алдагдлыг хүлээж авдаг байхгүй. А энэ зах зээл бол нэг бол цөм алдаж болно, эсвэл цөм алдагдал олж болно гэсэн. Тэ. Эсвэл маш бага ашгуудыг хийж болно, маш бага алдагдлыг хүлээж болно гэсэн. Энэ таны сонголт байхгүй тий. Тэгээ айдас гэдэг зүйл байх нь байвал танд сайн байх нь таны данс амьд үлдэх гэдэг. А гэтэл хүмүүс айдсыг даван дуулах гэдэг гэсэн үг. А даван туулна тий. А туулах зүйл чинь юу юм бэ гэвэл нөгөө хилээд байгаа нь үйлдэл төвтэй байна. Үйлдэл төвтэй байна гэдэг нь 100 байх тест хийлээ. 50 хөдөлгөөнийг алдлаа. 50-ыг нь зөв хийлээ. Алдсан 50 хөдөлгөөнтэйг ажиллана гэсэн үг байхгүй. Тэгжээж яах юм? Энэ айдсыг бидэд багасгах нь. Энэ хизээш байхгүй болохгүй. Хүмүүс энийг байхгүй болох гэдэг байхгүй. Үгүй энэ хизээш байхгүй. Тэгэнгүүт ингээд яг үүнтэй ижилхэн аншийн хөдөлгөөнд 100% зүйл гэж байхгүй гэсэн үг. Ойлгож байна уу? Тэ. Яагаад 100% зүйл гэж байхгүй юм бэ гэвэл одоо жишээ нь эдийн засгийн онолуудыг гэж судлаад үзвэл сонгодог эдийн засгийн онол, Кейнсийн онол гэж маш олон юм онолууд байдаг те. Гэхдээ нэг онол хизээч тухайн эдийн засгийг 100% таамагладгүй шүү дээ. Тэ. Жишээ нь одоо бодлогын хүүг нэмбэл яах вэ? Хадгаламжийг үүснэ, хадгаламжийн хүү үүсэнгүү, зээлийн хүү үүснэ, зээлийн хүү үүсэнгүүд те. За магадгүй зах зээлээс мөнгө татлаа, мөнгөний хомих бодлого гэдэг ч юм уу те. Тэгээ ингээ явангууд энэ яг Монголд ажилддаг гэвэл ажилддаг те. Гихмчлээ. Тэ. Тэгэнгүүт ингээд эдийн засгийн онолд яг юуг судалдаг юм бэ гэвэл хүнийг судалдаг байхгүй. Хүнийг. А хүн хамгийн ойлгомжгүй амтан байхгүй. Тэгээ энэ бид эдийн судлаад байгаа энэ том зах зээл юуг судлаад байгаа юм бэ гэвэл хүнийг судлаад байгаа цаана нь хүн байгаа гэсэн. Тэ.
Тэгээ бидэд ингээд төгс зүйлийг хүсээд яваад байдаг. Төгс одоо техник шинжилгээг хүсдэг. 100% шинжилгээг хүсээд бүгдийг нь олдож жагаад ансаа хэд x их юм шиг боддог. Гэтэл маш их цаг хугацааг алддаг байхгүй. Тий. Тэгвэл төгс зүйл гэж байхгүй. Энэ зүйлийг аваа ичих хэрэгтэй. Яг төгс зүйл гэж байхгүй. Хүн өглөө болго инээдэг шүү дээ. Тий. Ингээ байнга инээдэг хүнтэй уулзчихсан уу та хэд? Уулз болгонд байнга инээгээд идэг. Тий. Чи боломжгүй зүйл байхгүй. Тий. Эсвэл уулз болгонд ингээл нэг бухимдалтай яваад идэг хүн байдаггүй тий. Яг үүнтэй ижилхэн хүн өглөө босно, хаяа инээ, тий. Хаяа одоо магадгүй бухимдах үе байна. Гэх мэтлэн баланс واخгүй тий. Яг үүнтэй ижилхэн бид хэд алтны хөдөлгөөнийг тавиад үзвэл алт яаж ийн анхны хэлсэн цэгээс өслөө, буцаад унлаа, өслөө, тэгээ унлаа. Тэгээ эцсийн дүндээ all time high хийж байгаа шүү дээ. Хэдүүлээ all time high ихэд за магадгүй хамт байсан тий. Хамт нэг цаг хугацаанд байсан. Алт эцсийн дүндээ яг энд хэлсэн цэгээс энд очиж байгаа байхгүй. Маш олон даваагт болж өсөж унаж тий. Яг үүнтэй ижилхэн бид эдийн данс ч гэсэн тийм байх хэрэгтэй гэсэн. Ашиг хийн, цөм алдна, буцаагаад ашиг хийн, цөм алдна энд байх хэрэгтэй гэсэн эцсийн дүндээ. Тэ. Ихэнх хүмүүс яадаг юм бэ гэвэл нөгөө ашиг хийж байгаад алдах үедээ алдагдлын сэтгэл зүйтэй болчдөг байхгүй. Мөнгө алддаг, алдангуудаа дахиж хойноос нь хөөдөг, хөөгөө дахиж мөнгө алддаг тий. Тэгмээ зоосыг анх удаа хаях үед нэг бол сүлд буун эсвэл тоо буун тий. Бид 50% та мэдэх, 100% та мэдэх боломжгүй. Магадлалын хувьд бол 50% та. Яг үүнтэй ижилхэн зах зээл шинжилгээ хийх үед нэг бол өснө эсвэл унана яг зоос хаягт ижилхэн бохгүй. Анхны үед. Бидэд магадлалыг яаж тэлээд байгаа юм бэ гэвэл зоосыг 1000 удаа хаяад за магадгүй 1000 удаа хаяхад 700 удаа тоо буугаад үлдсэн хувьд нь сүлд буучлаа. 1001 дахь удаа хаяхад алийг тавих уу? Тоогоо тавина шүү дээ. Яагаад вэ? 70%. Тийм 70% таа. Яг үүнтэй ижилхэн бидэд зах зээл тэгж л таамаг тавьж байгаа байхгүй. Гэхдээ сүлд бууж болно тийм бохгүй. Зах зээл тийм л зүйл хийж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт ингээд хүмүүс ашиг хийдэг, буцаагаад алддаг байхгүй. Алддаг. Яагаад алдагдлын сэтгэл зүг танилцуулаад байгаа юм бэ гэвэл за би бол валютын зах зээлд 9 жил үндсэнд яг энэ зах зээлийг судаллаа. Тэ. Яг 9 жилийн хугацаанд ингээд судлаад явахдаа маш олон ийм техник шинжилгээнүүдийг бол судалж ирсэн. За гадаадын ч байна уу, дотоодын ч байна уу те. Маш олон ийм шинжилгээнүүдийг судалж ирсэн. За гэтэл яг би нөгөө алдаад байсан зүйл нь 100% зүйлийг би хөгөөдсөн байхгүй. За тэгээд нэг мэдсэн тийм зүйл байдаггүй мэн гэдгийг бол ойлгосон. За тэгж явж байгаад миний яг эд үедээ бол би бол яг нөгөө тэгшим цаг хугацаа гэдэг зүйлийг ойлгоод ханш бол ингэж л хөдөлдөг юм байна гэдэг зүйлийг ойлгоод яг энэ шинжилгээг ашиглаад нэлээд мөнгө хийсэн. Тэ. Тэгэнгүүт ингээд нөгөө би та хэд шунал тэгэл айдас гэдэг зүйлийг танилцуулаад байгаа нь бидэд анханасаа зөв системтэй л явах хэрэгтэй байхгүй. Зөв систем гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл зөв дадлыг л хэлж байгаа юм. Хүн тамхи татдаг тий. Гэхдээ ихэнх нь тамхи татдаг хүмүүс ингээд тамхиа бойлё гэж боддог. Тамхи татдаг хүн байна уу? Байна тий. Бойлё гэж бодсон уу та хэд? Байн боддог тий. Гэхдээ татаад байгаа үстэй тамхиа. Бойлё гэж бодсон татаад байгааз дадал واخгүй юу? Тий. Та энэ зах зээлд алдагдал хүлээгээд байгаа. Алдагдлаа бойлёг бодоод байна. Гэхдээ та алдаал юм гэсэн. Чинь танд аль хэзээний дадал болсон гэсэн үг. Хэдүүлээ энэ дадлыг сольж шин дадлыг суулгах гэдэг байгаа. Шин дадлыг суулгахын тулд маш их цаг хугацаа 8-7 хоног доотлон болдог. Тэхийн тулд тууштай байх ёстой л гэсэн. Анханасаа зөв системийг суулгах ёстой тийм. За би бол яг тэгшин цаг хугацаа гэдэг зүйлийг олцоод тухайн үед бол бас нэлээд мөнгө хийж ирсэн. Тийм. Яг миний төсөөлөлд бол би саяны анхны бичлэг үзүүлсэн тийм. Анхны слайдыг би үзүүлсэн. Хүн төсөөлөлдөө ийм зүйлийг төсөөлдөг гэдэг. Би төсөөлөө бодит болгосон бохгүй. Хаус авсан, машин авсан тийм. За дансандаа би 500 саятай байя гэж бодож ирсэн, байлгасан. Тэгээ би тухайн үед яг мөнгө олдог байх үедээ би нүдэ анжгаад тий шоуд нэлээд шоуддаг байсан. Нүдэ анжгаад найзуудтайгаа за би баа юм уу сэлийн нөгөөд аль нэг тийшээ алдагдал хүлээвэл би буцаага ашигтай болгоно гэж жагаад хамаагүй нүдэ анж өгж байгаа менежменттэй би ашигтай хийдэг байсан. 30 минутанд 50000 ногооныг тогтмол хийдэг үе надад байсан байхгүй тий. Тэгэл яг тэгж явах үедээ би бол нэлээд шоудж ирсэн. Ганц зүйл нь юу байсан бэ гэвэл
би шоудах үедээ бусдыг даагаад идэх гэсэн бохоо. Тэ? Ижилхэн шоудж байгаа. Надтай ижилхэн ууж идэж байгаа хүмүүс. Гэхдээ би ганцхан тооцоог нийдэг. Тэг яасан бэ гэвэл би бусдад таалагдахын төлөө би яг тийм байсан бохоо. Бусдад таалагдахын төлөө. Тэгээ явж байгаа буцаад юу ч болсон. 0 заагаад унсан. Тэг 0 заагаад унахад би яг андуудын KFC-ийн тэнд алхаж ирсэн бохоо. Яг ингээ алхаж байхдаа хүн яг боддог юм байл. Хоолны мөнгө өгдөг. Надад тэ. Тэг явж байхад нөгөө хамт байсан найзууд бүгд байхгүй. Яг бодсон зүйл бол яг би яг юу ичдэх хэвээр хүн юм бэ гэдгийг бодсон бохгүй. Яг би яг юуны төлөө яваад байгаа хүн те. Мөнгөтэй болоо би яг юу хийх хэвээр. Тэгээ хүн юу ч болж байгаа шүү дээ. 0 зааж байгаа. Тэгээд буцаагаад намайг босгож чадсан зүйл бол энэ ихгүй. Subconscious mind. Тэгээ би таад энийг л заагаад байгаа. Анханасаа зөв системтэй. Завханд очиж жоод модны манах чи юм битүү модон дунд байдагсан бохгүй. Модон дунд би яг майхантай яг бясалгал хийж байгаа юм тэнд. Очоо бясалгал хийхдээ би яг юу хийж үтэх гэсэн хүн юм бэ те гэдгээл бодож байгаа байхгүй. Тэгээ ингэ бодоод исэн чинь миний хамгийн том алдчихсан алдаа хүн яг бусдад таалагдах гэж явхад хүнээ алддаг юм байл. Яг хүнээ. Юм багтаа хүн болчихно гэсэн. Тэгэл бусдад таалагдахын төлөө найзаагаа даан те бусдад таалагдахын төлөө явна гэдэг. Тэг яг энэ буцаад миний яг амжилт болж эхэлсэн зүйл юу юм бэ гэвэл би яг дотоод хүнээ таньж эхэлсэн байхгүй. Дотоод хүнээ. Тэгээ та хэдэд хэлээд байгаа зүйл бол subconscious mind гэдэг зүйл бол дотоод хүнийг чинь таниулдаг. Дотоод хүнийг танихын тулд бид бясалгал хийдэг байхгүй. Бясалгал хийх ёстой гэсэн. Бясалгал хийнэ гэдэг чинь та яг юу хийж бүтээх ёстой хүн юм бэ л гэдгийг төлөвлөлнө гэсэн. А түүнээс бясалгал хийнэ гэдэг нь нэг тийм хүнд хэцүү тэ биелэгдэшгүй яг тийм бусдын хийж чадаад идэх зүйл бол биш шүү дээ. Төлөвлөн тэгэл хийнэ гэсэн. Тэгээ яг энэ алдагдлын сэтгэл зүй бол надад яг тухайн үед бол нэлээд мөнгө алдаад 0 зааж байхад бол энэ бол маш хүн тусч ирсэн. Хүн яг төсөөлөлтөө байгаад байдаг, бодит байдалтай хинч болчдаг тийм. Яг ийм үед бол хүн айгүй шаналт юм байл. А түүнээс яг 0-оос би яг л 0-оос нь эхэлж ил байсан. Амжилт бүтээсэн буцаад унсан. Яг энэ үед хүн илүү шаналдаг байхгүй. Та хэд ч гэсэн маш их хэмжээний мөнгө хийгээд буцаад 0 заахад яг үнэхээр ижилхэн шанална. Тэхийн тулд энэ уналтыг л бидэд багасгахын тулд энэ уналтыг л байхгүй болгохын тулд яах ёстой юм бэ гэвэл анханасаа зөв системтэй байх ёстой байхгүй. Зөв систем гэдэг зүйл нь зөв дадлыг л суулгачих гэдэг юм. Дадал. Тамхи татдаг хүн нэг удаа тамхи татлаа, дахиад татлаа. Дадал. Болийг нь татаад ийн гэсэн. Анханаас нь тамхи татах муу шүү гэдэг зүйлийг ойлгуулчвал хүн тамхи татах болно. Тэгээ татахгүй гэсэн үг тийм. Эн чинь дадал واخгүй. Өглөө болгон босоо шүдээ угаадаг зөв дадал суулгаж чинь тийм. Тэгвэл энэ тамхи татах энэ дадлыг 50 сүнэдэг дадал болгоо л доо. Солилдог واخгүй энэ дадлыг солино гэсэн үг. Яг энэ зах зээлч гэсэн яг ялгаагүй тийм. Алдагдал хүлээгээл яваад байвал бидэд алдагдлын энэ дадал тал яваад юм гэсэн. Тэгээ би бол яг энэ замыг туулж үтсэн. Энд нь очиж үтсэн. Буцаад унж үтсэн. Юу ч хөө 0 заажсэн. Тэгэхэд энэ зүйлийг би та хэд заагаад байгаа. Дотоод хүнээ тань гэдэг байхгүй. Тэгжээж бидэд энэ зах зээлд амжилт үзүүлнэ. Тэ. Хүнийг ялах бол асуудалгүй. Бидэд ингээд бэлтгэл хийнэ үү? Эсвэл бокс тоглоно уу? Тэ. За бокс тоглол энийг хүнтэй бокс тоглоё. Магадгүй нөгөө хүнээс илүү их бэлтгэл хийгээ бидэд давж чадна. А гэтээ яг дотоод хүнээ ялах чинь хамгийн хэцүү байдаг байхгүй. Энэ зах зээлд яагаад маш олон хувь нь алдаад байгаа юм бэ гэвэл бусад хүмүүстэй биш яг дотоод хүнтэйгээ л үзэлцээд байгаа байхгүй. Сахилга баттай байх хэвээр. 7 хоногт магадгүй 5 удаа захиалга өгнө гэсэн бол хүн ашиг хийгээд эхлэнгүүд илүү өгдөг байхгүй. Тэ. Яг л тийм гэсэн. Тэгжсэн үү? За би яг 7 хоногт 1000 ногоон алдна хичээд 1000-аас илүү тайд алдчихсан уу? Тэ. Тэгдэг байхгүй хүнтэй. Тэгэнгүүт эн чинь анханасаа зөв систем, зөв дадал гэдэг байгаа зүйл нь алдсан ч бай, авсан ч бай зөв дадлыг суулгачаал гэсэн. Тэгээ шунал гэдэг зүйлийг би заагаад байгаа. Шунлыг зөв менежмент хийх ёстой. Тэгэхгүй бол надад тулгамдчихсэн зүйл би яагаад буцаад энэ зэгт очисон бэ гэвэл би илүү шунсан байхгүй. Яг үнэ хэлээд. Илүү их шунсан. Илүү их мөнгө хийхийг хүссэн. Илүү их шунсан. Тэгээд яг энэ зэгт очисон. Тэгэнгүүт ингээд
хүн угаасаа байглаасаа хилээд байгаа зүйл нь шуналтай байдаг. Жишээ нь та хэд ингээд анх 5 цент түүж эхэлж байгаа. 5 USD түүж эхэлж байгаа. 50-ыг түүж эхэлж байгаа. 50 170 мянга те. За тэгээ 500 хийж эхэлж байгаа. Сая 700 мянга. За тэгээ нэмэгдэн 50000-ыг хийн, 50000-ыг хийн те. Зогсдгүй байхгүй. 500 мянгаыг чийдэг үе танд байна. Хүн зогсдгүй байхгүй. Тэгвэл энэ шуналыг л зөв менежмент хийчихэл гэдэг. Алдагдлын сэтгэл зүй. Ийм байна гэсэн. За тэгээ энийг бол би сүүлд нь маш том сэдв. Энийг тусдан заана. За саяны заасан нийт зүйлүүдийг дүгнээд хэлбэл төсөөлийн гажуудлыг засах гэж байна тийм. Төсөөлийн гажуудлыг засахын тулд би бол ингээд маш олон уламжлалт бизнес хийж байгаа ч юм уу эсвэл ингээд энэ зах зээлд ажиллаж байгаа маш олон хүмүүстэй уулзж ирсэн. Ихэнх нь алдагдал хүлээж гисэн. Энэ ихэнх хүмүүсийн алдагдал хүлээж байгаа шалтгаан бол зөв дадал байдаггүй. Тэгэл алдаад яваад идэх байхгүй. Тэгээ нөхдүүд яадаг юм бэ гэвэл бодит байдалтай маш олон хүнд ингээд зээл тавьчихсан. Хүмүүсээ санхүүжилтаа бүгдийг алдсан. Тэгснээр төсөөлөлтөө би энэ бүгдийг давна. Би тэдэн мянган хийн гэж төсөөлөд идэг. Бодит байдалтай байдаг. Тэгэнгүүт энэ төсөөлийн гажуулыг засах хэрэгтэй. Тийм хүмүүс яадаг юм бэ гэвэл нэг мэтгэд илүү том асуудлыг үүсгэдэг байхгүй. Асуудлыг шийднэ гэж хийх тусам илүү том асуудлыг хүн үүсгэж идэг. Энийг ойлгох хэрэгтэй. Тэ? Төсөөлийн гажуулыг засна. Энийг засах үйл явцыг бол би та бүхэнд системтэй заана. Нэг удаа заагаа шууд. За төсөөлийн гажуулыг ингэж заснаа. Ойлгохгүй шүү дээ хүн. Тэ. За ийм зүйлийг хийнэ гэх тэ. Хүн ойлгодоггүй байхгүй. Тэ. Тэхийн тулд энийг та бүхэн системтэй. Яг энэ 30 хоногийн хугацаанд би та хэдий системтэй заана гэсэн. Анханасаа зөв дадлыг суулгах хэрэгтэй. Зөв дадлыг суулгахын тулд бид эдэд хугацаа маш чухал. Маш 8-7 хоног явж шин дадал хүн суудаг. Доотлон тэ. Энэ алдагдлын сэтгэл зүйчин засахын тулд ажиллана гэсэн. За шунал ба айдастай. Энийг бол хэдүүлээ сая үзсэн. За нэг хөнгөхөөл нэг менежмент хийчих болчих жоох байхгүй. Тийм хүнд зүйл бол биш байхгүй. Анханасаа л зөв системийг суулгах болчихно гэсэн. Энийг л засах гэдэг байхгүй. Алдагдлын сэтгэл зүгээ те. Энийг л засах гэдэг гэсэн. Энийг төсөлмжтэй. За тэгээ зөв дадал. Анханасаа зөв дадлыг суулгачих хэвээр. Би одоо яагаад буцаад ашигтай байнгын ажиллаад байгаа юм бэ гэвэл энэ зөв дадлыг суулгацсан байхгүй юу? Юу ч биш шүү дээ тийм. Алдан авна эцсийн дүндээ алчиг all time high-ыг л байж байгаа байхгүй юу? Тийм. Би алдан оноо эцсийн дүндээ миний баланс нэмэх байнгын all time high-ыг шинжилэл хийж байгаа байхгүй юу? Энд чинь юу хэлээд байгаа юм бэ гэвэл зөв дадал гэсэн үг. Ойлгомжтой хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнийг үздэг шүү дээ хэдүүлээ тийм. Үзэнгүүт нэг юм хэмжээ яваад идэх тийм ингээл дээшээгээ ингээ хэмжээ явдаг. Эн чинь зөв хөдөлгөөн бохгүй юу? Тийм. Энэ зөв хөдөлгөөнийг л хэдүүлээ таньдаг болно. Зах зээл би та бүхэн техник шинжилгээний хичээлийг заана. Заахтай ойлгомжтой хөдөлгөөнийг заана. Тэгээ энэ хөдөлгөөнүүдийн үндсэн бүтэц баталгаануудыг та бүхэнд заана гэсэн үг. За тэгээ энийг хэдүүлээ олон удаагийн давтамжтай зөв систем болгож ашигланаа. За төлөвлөх ёстой. Уламжлалт бизнес хийн үү, санхүүгийн бизнес хийн үү, төлөвлөгөө маш чухал. Ихэнх хүмүүс бол төлөвлөдгөө. За ажлаа төлөвлөдөг хүмүүс байна. За тэнд байна. За ингээ ихэнх нь л байхгүй шүү дээ, тэ. Адаглаа бидэд утасныхаа нөтийг ашиглаж агаад юу хийх ёстой вэ гэдгийг бичих ёстой байхгүй. Тэгэхгүй болонгууд төлөвлөгөөгүй явна гэдэг бол манан дунд явж байгаатай л ижлэг. Хүн аашаа яваад байгаа. Юу хийх гээд байгаа. Юу хийж бүтээх гээд байгаа, тэ. Дэшээ нэг л асуулт. Өглөөнөөс юу хийвдэ гэж тэгэнгүүт бодоод үзэнгүүт хүн юу чигээгүй гэдэг байхгүй. Яг надад ашиг тустай зүйл би яг юу хийсэн бэ гэж бодонгууд хүн юу чигээгүй гэдэг байхгүй. Тэгэнгүүт яг төлөвлөөд би ийм зүйлүүдийг хийн. Энэ зүйл надад ашигтай байна. Би одоо байгаа төвшнгөөс нэг илүү байна гэд төлөвлөгөөнийхөө дагуу явангууд хүн яадаг юм бэ гэвэл илүү хөгжиж дэвшчихэд гэсэн. Тэгэнгүүт төлөвлөх ёстой. Энийг хэдүүлээ санхүүгийн зах зээл ч гэсэн үзнэ. Яаж одоо нөгөө ханшийн хөдөлгөөнд төлөвлөгөөтөө захиалга өгөх юм бэ гэдэг зүйлийг үзнэ гэсэн үг. Төлөвлөх нь шүү дээ. За хийхээсээ өмнө бас дахин бод гэж байгаас. Энэ маш чухал. Ихэнх хүмүүсийн хувьд бол ингээд альва нэгэн бизнесэгч байна уу, санхүүгийн зах зээлд мөнгө олъё гэж бодож гин үү, шууд хийдэг байхгүй. Шууд хийдэг гэсэн үг. Тэгээ алддаг. Гэтэл ихэнх нь боддгоо гэсэн. Удаан боддог. Тэгээ нэг ийм үг байдаг те. За тий. Юу хэлээд байгаа юм бэ гэвэл
бодно гэдэг хийхээс том ажиллаа гэсэн. Тэг нэг тийм философи байдаг шүү дээ. Бодно гэдэг хийхээс том ажиллаа. Тэгэнгүүт энэ юу хэлж байгаа юм бэ гэвэл сайн бод тэгээд хийх гэсэн үг байхгүй. Тэгвэл алдаа бага. Угаасаа нэг зүйлийг хэлээ. Бидэд ингээд сайн бодоод хийсэн ч бай, бага бодоод хийсэн ч бай, алдна. Хүн болгон алдна заяа. Бүх зүйлд алдна. Алдаагүй зүйл гэж байхгүй. Яагаад вэ? Хүн байнга инээдэггүй байхгүй, тий? Энгийн жишээ авъя. Алтны хөдөлгөөн байнга өсдөггүй үстэй, тий? Хүн байнгын хүний мөнгө байнга өсдөггүй шүү дээ, тий? Яг үүнтэй ижилхэн бидэд альва нэгэн зүйлийг хийхэд байнгын өсөлт гэдэг зүйл байхгүй. Унан дунд нь тий. Тэнгүүд энэ уналтын хэмжээг л бага байлгахын тулд бодоод байгаа байхгүй. Бод бас дахин бод гэдэг чинь бодно гэдэг хийхээс том ажил гэдэг байгаа зүйл чинь үндсэндээ энэ уналтын хэмжээг л багасгаад байна. А түүнээс бид сайн бодоод хийсэн ч унан муу бодоод хийсэн ч алдаа үүснэ гэсэн. Тэгээ алдааг угаасаа найзаа гэж хүлээгээд байна. Валютын зах зээлд алдсан ч бай найзаа гэж хүлээ. Манай нэг бас нэг шав саяхан надтай уулзаад багш би ингээд нэг 100 мянган ногоон л хий гэж бодоод байна. Сайн төлөвлөсөн тий. Тэгээ хийх гээд би яваад байна алдаад байна гэдэг байхгүй. Тэгээ чи яг хэд тулгав гэдгсэн чинь 1000 ногооныг 5000 болгосон байна. Тэгээ 5000-аа шатаасан байгаа юм. Тэгээ дахид цэнэглээ 1700 болгоц явж байгаа байхгүй. Тэгээ одоо 100 мянга л болгох хэрэгтэй гэсэн тий. Тэгэд хүн яагаад яадаг юм бэ гэвэл би ингээд маш удаан сонсож байгаа юм. Тэгээ нэг үгийг л олон давтаад байгаа байхгүй. Ашиг олох ёстой, мөнгө хийх ёстой, тий? Баяжна гэдэг тийм л зүйлийг хэлээд байгаа байхгүй. Тэнд нэг л зүйлийг хэлэхгүй байгаа. Алдна гэдэг зүйлийг хэлэхгүй байгаа байхгүй. Би алдагдал хүлээнэ гэдэг зүйлийг хэлэхгүй. Алдагдлыг найзаа болгох гэдэг байгаа зүйл чи угаасаа хүн болгон алдна. Та 100 мянган ногооны ашиг хийж байгаа тохиолдолд 100 мянган ногооны алдагдлын сэтгэл зүйтэй байх ёстой. Зоосыг нэг удаа хаяхгүй сүлдүүд хооё гэдэгтэй ижилхэн ашигч байгаа тохиолдолд алдагдaltaч байна. Алдагдлыг сайн тооц гэсэн үг. Сайн бод, сайн тооц. Тэгжиж энэ зах зээлээс ашиг хийнэ. Түүнээс бид алдагдлыг тооцдог. За тэгээ хамгийн сүүлд мэдээж бясалгал хийх ёстой. Бясалгал бол одоо хамгийн чухал нь тийм. Яагаад чухал юм бэ гэвэл бидэд энэ бүх зүйлийг дүгндэг хамгийн чухал зүйл бясалгал гэхгүй. Бясалгал гэдэг зүйл бол дотоод хүнийг чинь таниулна. Би нэг ийм зүйл хийж үтэх ёстой хүн юм байна гэдгийг ойлгоно тийм. Бясалгалын тусламжтай хүн ойлгоно. Түүнээс бясалгал хийхгүй бол хүн ойлгодог гэсэн. Тэгээ бясалгал хийх чинь нэг тийм ядаад байх зүйл бол биш. Маш энгийн би яаж бясалгал хийд юм бэ гэвэл өглөө босоод 5 минутын хугацаанд бясалгал хийн. 5 минутын хугацаанд бясалгал хийхдээ юу хийх ёстой юм бэ гэдгийг бодно. Тэгээд утасныхаа нөтийг авч байгаа бүгдийг бичиж тэмдэглэнэ. Тэгэл болоо. Унтахынхаа өмнө дахиад 5 минутын хугацаанд бясалгал хийн. Ингэхдээ би яг төлөвлөсөн ажлуудаа бүгдийг дуусгасан уу гэдгийг бясалгана гэсэн үг. Тэгэл болоо байхгүй тий. Ийм л ингийн гэсэн үг. Төлөвлөгөөнийхөө дагуу ажил гэсэн үг. Тий. За ингээд хамгийн сүүлийн слайд. Миний заах зүйл бол ингээд дууслаа тий. Тэгээд бидэд бол subconscious mind-ыг үзэж байгаа үндсэн шалтгаан бол зөв дадлыг суулгана, зөв системийг суулгана. Тэхийн тулд маш их цаг хугацаа золиослно. Шинэ дадал суухын тулд доотлол 8-7 хоног болно. Энд бол угаасаа ихэнх нь алдж байгаа. Алдж байгаа хүмүүсийг ашигтай болгохын тулд маш их цаг хугацаа 30 хоногт сууддаг систем бол биш, тий. За тэгээд миний философи, миний яг үзэл бодол бол ийм л байдаг. Ахан дүүгээ хүндэлдэг, дүү нахыгээ хүндэлдэг, мэдлэгтэй мэдлэггүйдээ замчилдаг ийм л сайхан нийгэм болоосоо хамтдаа хөгжөөсөө тий. Усны тусал чулуучлаа гэдэг шиг хамтдаа ингээд алхам тутамдаа хөгжөөд юм том бүхэл юм чулуу болоосоо гэдэг тийм л одоо вишнтэй байдаг. Тэг хамтдаа хөгжихийн төлөө. Тэгээ энэ удаагийн лекцийг ингээд дуусгая.